залуу ээж нарын нэг гол асуудаг асуултууд байдаг тийм ингээд дуртай юмыг өгмөр идэг. Гэхдээ ингээд ямар нэгэн тууралт гарахгүй болброо зүйл арьстай байлгамаар ингээд үсгээд идэг. Чигшүүлэг тасаад өргөчүүлэл тэгэл болчих юм биш үү? Хоолны хоолны дэглэм мэглэм байж яадгийн үг зовж яадгийн бодолтой хүмүүст амар их байдаг. Ийм хүмүүст хандаж хэлэхэд зөв зохистой хоол хүнс идэхгүй байх юм бол тэр арьс хизээж тийм гоё байхгүй, тийм эрүүл байхгүй, тийм чиглэг зөөлөн болброо бол байхгүй. Тэгэхээр арьс гэдэг чинь болохоор ходоод гидсний тойл ахгүй ер нь. Тийм тэгэхээр ээжийн идсэн хоол хүнс нөө тэр хүүхдэд идж байгаа тэр ашил төрүүлж байгаа тэр хоол хүнс баг гэлтгүүгээр ямар нэгэн тууралт ч юм уу эсвэл одоо захтнаа ч юм үүсэх дамжиггүй. Тэгэхээр энэ дээр болохоор эцэг өөрсдөөсөө маш сайн анхаарах хэрэгтэй. Болохгүй гэсэн хоол хүнсийг хэрэглэхгүй ядаж маш бага хэмжээнд тасгаж зайлсхийх хэрэгтэй шүү. Тэгэхгүй ингээд нэг дор амар хүүхдэдээ ингээд орой болгон чихэр мэтгэж шоколад өгдөг байсан. Удаа идэхгүй гэхээр тэр хүү бүр тэрнээс илүү стресстэй нууцаар иддэг ч юм уу тийм байх тохиолдол байна. Тэгэхээр нэгдүгээр тухайн хүүхдэдээ ээж нь маш сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй тийм. Миний хүүхдийн ингээд гарч байгаа ашил нь болохоор ийм юм аа. Тэгэхээр ингээд хойлоо одоо ихнээс ингээд тэглэн бариад багаар ингээд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ багасгаад тэгээд бүр сайхан эрүүл болсон хань одоо ямар нэгэн ингээд тууралт гараагүй ч юм уу ашлын ямар нэг шин тэмдэг дэлгэхгүй болтлоо тэглэмээ сайн барьж байгаа дараа нь багаар хэрэглэж болно гэдэг юм мэдлэгийг аягүй сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Ашил өөрөө мэддэг өвчин бол биш. Тэр ашлыг болохоор удаан хугацаанд сэдрэхгүй намжмал байдал байлгах нь хамгийн гол зорилго. Энэ л юм бичлэгийн гол зарчим байна. Тэгэхээр тэрийг үүсгэж байгаа тэр зүйлсээс нь ер нь бол хол байлгаад тийм нэг зайс хийгээд өөрөө өвчин сэргийлжээж тэр өвчнөдөө та өөрөө тэмцэж чадна гэсэн. Тэгэхээр өөрөдөө нэг тийм ичэд юм бол хүсээд хэрэг байхгүй. Янз янзын одоо тийм энийг хэрэглээд энэ ашиглаж ор мөг алга болгоно гэсэн тийм байхгүй. Танаас ч хичээл зүтгэл гаргана эмч нарын одоо тийм зөвлөмжийг маш сайн дагаад байх юм бол тэр өвчнөөс ерөөхдөө ингээд зөвөр шаналгаагүй хурдан салах бас боломжтой гэж хэлмээр.